Төрийн албаны шинтгэл эрчимч буюу энэхүү цаг хугацаанд Монгол улсад мэргэжсэн тогтвортой төрийн албаны тогтолцоог бүрдүүлэхийг, хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна. Монгол улсын Хамар нутаг болсон Хөвсгөл аймагт 208 төрийн байгууллагын 7959 төрийн албаагч ажиллаж байгаа нь нийт Монгол улсын төрийн албаагчдын 3.5%-ийг эзлэж байна. Бид 23 сумныг тосгоны 136885 иргэнд төрийн мэргэжлийн үйлчилгээг чанартай хөнгөн шуурхай үзүүлэх зорилт тавин ажилладаг. Монгол төрийн нэр хүндтэй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, өргөсөн тангарахтай үнэнч байж Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн төрийн албаагч байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа эрхэм төрийн албаагчдаа төрийн албаны өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Монгол төр үрд мөнхөд мандан бадрах болтугай.